Өнөөдрийн бичлэгээр та бүхэнд Японы эмзийн хүрээлэнгийн аимшиг түүхийг хүргэхээр бэлтгэлээ. Дайны үед Япон цэргүүдэд зориулсан эмзийн хүрээлэн ажилладаг байсан бөгөөд Хятад, Солонгос болон бусад орноос ирсэн 200-аас 400 мянган эмэгтэй биеэ үнэлдэг байв. Дайнаас амьд үлдсэн тэдгээр бүсгүйчүүд эмзийн хүрээлэнд босон зүйлийн талаар огтхон ч дурсахыг хүсдэггүй. Энэхүү үйл явдлын талаар 1980 оноос л ярьж эхэлсэн бөгөөд харамсалтай нь тухайн үйл явдлын гэрч болсон ихэнх хохирогчид өдгөө нас барсан юм. Дэлхийн 2 дугаар дайны үед Япончууд Өмнөд Солонгосыг колоничлж Хятадын Нанжин хотыг бэрхшээлдээ оруулсан үе байв. Энэ үед цэргүүдийн бэлгийн дурвслыг хангах зорилгоор Аз, тэр дундаа Солонгос, Хятад, Филиппин зэрэг орноос 200-аас 400 мянган эмэгтэйчүүдийг өндөр цалинтай сувилагчийн ажилд оруулна гэж хүчээр хулгайлсан байдаг. Олон их сурвалжуудын мэдээллээр бэлгийн боочлолд өртсөн хохирогч нарыг тухайн үед альжаал тайлах бүсгүйчүүд гэж нэрийддэг байв. 1932 онд Ясуди Йокомура генералын санаачилснаар альжаал тайлах төв буюу эмзийн хүрээлэнг Хятадын Шанхай хотод нээсэн байдаг. Ингэхдээ цэргүүдэд цаг харгалзахгүй үйлчлэгийг тушааж түүхэн дэх хамгийн аимшигтай харгислалыг инхүү эхлүүлсэн юм. Эмзийн хүрээлэнд хоригдсон эмэгтэйчүүдийн дийлэнх нь 18-аас доош насны охид байсан бөгөөд уг эмзийн хүрээлэнд Япон цэргүүд хүсснээ хийж эмэгтэйчүүдийг хүчирхийлэхээс гадна зодож нүдэн өөрсдийн гаж бэлгийн дур хүслээч гүйцэлдүүлж зовоон тарчлаадаг байв. Ингээд 1937 оны 12 дугаар сард гарсан дайны үеэр Хятадын Нанжин хот хүчирхийлэл дайны сүдэрт автсан хот болж хувирв. Тэд эмэгтэйчүүдийг хүчирхийлэх нь ердийн л асуудал мэт болж хувирсан аимшигт цаг үе байлаа. 1937 онд Хятадын Нанжин хотыг эзлэн түрэмгийлснээс хойш тус хотод 40 газрыг эрчүүдэд үйлчлэх үйлчилгээний газар болгон өөрчилсөн. Дайн дуусахад 200 мянган эмэгтэйчүүдээс 1/4 нь буюу ердөөл 50 мянган эмэгтэйчүүд амьд үлдсэн гэсэн тоо бий. Тухайн үед Солонгосчууд Япончуудын иргэшэл байсан учраас эс хөссөн ч бэлгийн боочлолд өртгөөс өөр сонголт тэдэнд байсангүй. Үүнээс гадна цөөн тооны Хятад эмэгтэйчүүд Япон цэргүүдийн дур хүслийг хангаж байжээ. Цэргүүд өглөө орой харгалзахгүй эмэгтэйчүүдийг хүчирхийлж байсан ба нэг цэрэг гарахад нөгөө цэрэг орох зарчмаар нэг эмэгтэйд өдөрт 20-оос 30 цэрэг оногддог байсан бөгөөд ямар ч амралтгүйгээр аимшигт өвдөлтийн дор тис амьдардаг байв. Эмзийн хүрээлэнд байсан эмэгтэйчүүд аргагүй дэж амиа хорлох үйлдэл тэр байтугай ариун цэврийн өрөөнд хүртэл амиа хорлохыг завддаг болов. Япончууд амиа хорлолтыг зогсоохыг хүсэж байсан ч бүсгүйчүүд эсгээ байж хар тамхи их хэмжээгээр хэрэглэж хорвоог орхиж байсан бол зарим нь төрөл бүрийн үйл мэдэгдэх юмыг боодлоор нууж амиа хорлохыг завдна. Аргаа барсан нь өөрийгөө боож амиа хорлож байсан хэмээн эмзийн хүрээлэнд ажиллаж байсан эмэгтэй Пак Кумжу ярьжээ. 7 хоног бүр бүсгүйчүүдийг эмчийн үзлэгт оруулж бэлгийн замын халдвар төвчин байгаа эсхийг нь шалгуулдаг байсан. Зарим нэгэн эрүүл эмэгтэйчүүдийг цэргийн эмч өөрөө хүчирхийлэх тохиолдолч гарч байсан бөгөөд хэрвээ ямар нэгэн бэлгийн замын халдвар төвчин илэрвэл 606 хэмээх тариаг тарьдаг байна. Мөн үр хөндөх зорилгоор жирэмсэн эмэгтэйчүүдэд энэ тариаг хийдэг байсан бөгөөд энэ бэлтгэлийг тариулсан тохиолдолд бэлгийн замын өвчин тусах магадлал багасдагч эмэгтэй хүмүүсийг үргүйдэлд хүргэдэг аюултай тариа юм. Мөн тэдэнд жирэмслэлтээс хамгаалах эмийг хүчээр өгч улмаар өргүйдэлд хүргэх зорилготой байсан гэж түүхчид үздэг. Хэдий дайн дууссан ч дайны сүдэр дарагдсан олон мянган эмэгтэйчүүдийн асуудал хурцдмал хിവэр үлдсэн юм. 1995 онд Японы тал бэлгийн боолчлолд өртөж байсан эмэгтэйчүүдэд албан бус байдлаар нөхөн төлбөр олгох санг байгуулсан юм. Гэвч Солонгос эмэгтэйчүүд үүнийг эсэргүүцэж албан ёсоор уучлалгүй нөхөн төлбөр олгохыг Японы засгийн газраас шаарджээ. Үүний эцэст хоёр улс 2015 оны 12 дугаар сард ойлголцолд хүрсэн юм. Токио Сексполийн золиос болсон хүмүүст 1 тэрбум йен буюу 8.6 сая ам долларын нөхөн олгор олгохыг санал болгож хоёр улс тохиролцоонд хүрсэн байна.